Заасан байцгаана BD контентын шинэ дугаар эхэлж байна. Монголын зах зээлд албан ёсоор худалдаанд шинээр гарч ирсэн Sound wireless микрофоныг та бүхэндээ өнөөдөр танилцуулъя. Saramonic брендийн өмнөх дугааруудаараа та бүхэндээ хамгийн бажет сонголтоос эхлүүлээд сүүлийн үед бас мэргэжлийн чиг хандлагад руу олон мэргэжлийн уран бүтээлчдэд кино, баримтат кино, телевизийн салбарын зориулсан шинэ микрофоныг гаргасан байна. Энэ бол Saramonic K9 гэсэн загварын wireless микрофон байна. За энэ микрофоныг өнөөдөр хамтдаа unbox хийж танилццгаая. За тэгээд ерөнхийдөө энэ микрофонуудын яг юунд давуу талтай, юугаар онцлогийг та бүхэндээ би өнөөдөр танилцуулах болно. За гаднах хайрцаг нь бол ингэж ирж байгаа. Хайрцаг дотор яг өөрийн бас юм хамгаалтын хайрцагтайгаа ирж байна. Тийм учраас та бүхэн яг микрофоноо энэ тэнд авч явж хэрэглэхэд бас аюулгүй хэлбэр болсон байгаа. За тэгээд ерөнхийдөө wireless микрофонууд маань та бүхэн мэднэ. За бүх төрлөө яг нь утасгүй холболтууд маань 2.4 Гц дээр бүх дамжуулалтаа wireless дамжуулалтаа идэг бол өнөөдөр танилцуулах байгаа энэ K9 гэсэн загвар нь болохоор UHF буюу Ultra High Frequency буюу дууны долгионы давтамжийн дамжуулалтын хувьд бол хамгийн өргөн сонголттойгоор хоорондоо хоёр микрофон хүлээн авахч манд хоорондоо сигналыг дамжуулдаг гэсэн үг. Тийм учраас аюулгүй байдлын хувьд ч гэсэн ашиглахад маш найдвартай сигнал тасалдахгүй найдвартай та бүхэнд аудиог хүргэх гэсэн үг. За онгойлгохоор мэдээж албан ёсны танилцуулга хуудас, тэгээ user guide буюу ном нь байгаа. Та бүхэн яг энэ шинэ тоног төхөөрөмжтэй танилцахтаа энийг нэг үйлдгээд маш сайн харчаараа танд хэрэгтэй бүхэл мэдээллүүдийг угаасаа энд нь шингээсэн байдаг. Тийм учраас бас тоног төхөөрөмжийн аюулгүй урт хугацаанд удаан ашиглахад бол яг мануалуудыг, заавруудыг сайн уншаарай. За ингээд ерөнхий wireless микрофоны систем нь та бүхэнд харагдаж байна. Хоёр микрофон, нэг хүлээн авахч. За энэ нь болохоор мэргэжлийн телевизийн киноныхын сайн мэдэх бах. Өмнө бас яг нэг wireless микрофоны юм дизайнууд байдаг байсан. За Sennheiser микрофон дээр бас ерөнхийдөө G25 дээр бас та бүхэн G4 гэсэн загваруудыг сайн мэдэх. Яг тэр дизайнаар хийсэн. Дотроо батарейгаар ажилладаг. За тийм учраас бас батарей дуусна, батарей санаа зовно гэсэн асуудал нэлээд тохиолдохгүй. За тэгээд энэ болохоор хоёр микрофон. Хоёр микрофон өөр дээрээ лавелэр буюу утасгүй микрофон дээрээсээ бас тийм яг энгэр микрофоныг залгаж хэрэглэдэг байгаа. За тэгээд сигнал дамжуулалтын антенны холболттой байна. За тэгээд үндсэн яг запас нь байгаа. За тэгээд онгоолгоо доош харангууд яг энэ микрофонтой дагалдаж ирж байгаа нэмэлт хэрэгслүүд байна. За энэ дотор нь юу байх вэ гэдэг бүдэр хамтдаа танилцъя. За ямар ч гэсэн эхлээд та бүхэнд холболт кабелуудыг танилцуулъя. Найдвартай холболтыг камер руу өгдөг. За джек залгуураа. За энэ джек залгуураар та бүхэн дөрвөл бүрийн камер руу энэхүү микрофоны хүлээн авахчаа залгах боломжтой. За дараачих нь болохоор мэдээж ухаалаг девайс руу гар утас, таблет, компьютер руу холбохын тулд Type-C to Type-C кабель байна. За энэ кабель хэрвээ та компьютертойгоо холбоод Type-C байхгүй бол Type-C-г ээлж шилжүүлэгч байгаа юм байна. За ингээд холбогдох боломжтой хоёр кабель. За маш чухал хоёр кабель бас ирсэн байна. За та бүхэн харж байгаа хүлээн авахч манд таахын гаралт нь болохоор AB гэсэн микрофонуудаа тусад нь бас сигналаар сигналыг гадагшаа бас дамжуулах боломжтой. Гадагшаа микрофон дуу бичигчлээ хүргэх боломжтой. Тийм учраас хоёр jack to XLR гэсэн кабель байна. За энэ кабель нь яадаг вэ гэхээр FX3, FX6 дээр өөрөөсөө топ хандлерууд нь бас яг энэхүү аудиога XLR яг энэ кабелаар шууд бичих боломжтой байдаг. Дээрээс нь бас field recording зөөврийн бас дуу бичигчлүү бас яг энэхүү XLR кабелаар холбоод биччихнэ гэсэн үг байгаа. За ийм хоёр кабель байна. За энэ кабель нь бол маш хэрэгтэй, чанартай дуугаа дамжуулна. За тэгээд холбогдсон утга бол маш өргөн сонголттой байгаа юм байна. За мэдээж та бүхээс энэхүү микрофонууд маань батарейгаар ажилладаг. За батарейнууд нь дагалдаж ирж байна. За мэдээж урт хугацаанд бас найдвартай хэмнэлттэй ажлыг бол та бүхэн бас өөрсдөө цэнгэлдэг яг энэхүү батарейнуудыг худалдаа авч бас хэрэгтэй. За дараачих нь болохоор яг энэ хүлээн авахчаа тогтоодог хожуу маунт.
За энэ хожуу маунтыг болохоор тогтоож байгаа ардталтан тавьж байгаа хүлээн авахч микрофон дээр барилгуулж болно. Эсвэл төрөл бүрийн бичигчлөө болох боломжтой. За энэ тогтоогчор нь бас ингээд байрлуулад тогтоочно гэсэн үг. За тэгээд энэ тогтоогч нь бас belt hanger буюу за энэ микрофонуудаа та бүхэн бүсэндээ биендээ байрлуулахад яг энэ хөл тогтоогчууд нь дагалдаж ирж байгаа юм байна. Та тогтоогчууд нь игээд бүсэндээ авчуулах юм уу, хувцсандээ авчуулчихна гэсэн үг. За энэ хоёр тогтоогч гурван тогтоогч ирж байгаа юм байна. За тэгээд энэ микрофоны хамгийн гол зүйл болох утасгүй микрофоны левелээр микрофон нэмэгдэж байна. За энэ микрофоны хувьд гэх юм бол heat design кабельны материал маш сайн, найдвартай. За тэгээд та бүхэн микрофоны хүлээн авахчтайгаа ингээд нөгөө левелээр микрофонуудыг холбочно. Бүх холболтууд нь өөрсдөө юм лок холболттой байгаа. Ерөөсөө ингээд кабельтэй холбосны дараа энэ утасны холболтууд антенныг сална гэсэн ойлголт байхгүй. Ягаад гэвэл бүгд төгжигддэг. Яг энэ мэргэжлийн төвшний бас юм safety оруулж өгсөн байна. За энэ микрофоныг та бүхэн харж байна. За маш нэмэгхэн. За тэгээд дуу авийг мэдээж левелээр ингрийн микрофоноор татаж авах юм бол маш чанартай байдаг. За энэ микрофоныхон уртлын бас юм зөөлөвчтэй хаалтууд нь байна, салхи тогтоогч нь байна. За тэгээд ингэртэй зүүдэг ингэртэй тогтоогдох тогтоогч нь бас ингээд дагалдаж ирж байгаа юм байна. За тэгээд микрофонуудаа ингээ холбоод бүх холболтуудыг хийж чинь бас нэг дагалдаж ирж байгаа нь болохоор яг микрофоны аль микрофонд нь аль сигналд нь ирж байгаа гэсэн санаалуудыг хийх боломжтой өнгөнгийн клиприйн тогтоогчийн өнгөнгийн сонголттойгоор бас нэмж ирж байна. За дээрэс нь яг энэ микрофон маань тусдаа бас өөр дээрээ аудио сигналуудыг бичих боломжтой, хадгалах боломжтой. Та зөвхөн нэг яг энэ микрофоныг дангаар нь авч жагаад зүгээр ингээд шууд өөр дээр нь аудио файлуудыг бичих боломжтой байгаа юм байна. Тэхийн тулд та бүхэнд мэдрэж SD карт хэрэгтэй. За 32 ГБ-ийн SD карт дагалдаж ирж байна. Энэ картаа болохоор та бүхэн 2 батарейгээд SD картаа микрофоныхаа яшаа хийчин гэсэн үг. За тэгээд 32 ГБ аудио файл бол маш удаан хугацаанд та бүхэн аудио файлыг safety track-уудыг бичих боломжтой байгаа. За нэг бас давуу тал нь болохоор та бүхэн яг энэ батарейгаа хийчихэд бүх меню, бүх тохируулгууд нь яг энэ батарейныхын доторх хаалтан дотор байна. За тэгээ шууд ингээ фильтр кордороо ингээ хийчих болно. Дуугаж, хангал суулдаж өөр дээр нь бүх тохируулгууд хийхээс гадна за бүх тохируулгуудыг хийгээд аудио файл маань болцсон тохиолдолд та бүхэн ингээ хаачна. Ингээ хаачгаар яг энэ бүх тохиргоо хийж байгаа товчлуурууд маань ингээд хаагдчихж байгаа учраас та бүхэн яг энэ wireless микрофоныг керманда хийгээд эсвэл хувцсны дотор хийгээд бас таны сигнал янз бүрийн санамсгүй тохиолдлоор коннект дарагдж хаагдана, унтран солигдно гэсэн асуудал байхгүй яг энэ safety option-уудыг гаргасан байна. За тэгээ микрофон дээрээс та бүхэн шууд чихвчээр ингээд монитор хийгээд сонсох боломжтой ийм микрофон байна. Lavalier микрофоныг хувьд гэх юм бол IP67-тай за ус чигний бас тодорхой хэмжээний хамгаалттай. За та бүхэн яг энэ ингрийн микрофоныг тодорхой хэмжээнд бас чигтэй орчин, тодорхой хэмжээний халуун орчин, за цагаагаар өндөрлөлтөй орчинд ашиглахад за ямар ч асуудалгүй за бүх аудио файлуудыг бичих боломжтой байгаа. За ерөнхийдөө wireless микрофонуудын ерөнхий тохиолддог янз бүрийн хүндрэлтэй асуудал байдаг. За энэ ялангуяа та бүхэн яг микрофоноор хаана бичлэг хийж байгаа, ямар газар бичлэг хийж байгаас шалтгаалаад хүн ихтэй зочид буудал, хотын төв, за нэвтршил ихтэй газараас ингээд 2.4 ГГц дээр wireless микрофон дээр бичлэг хийхэд бас сигнал булаацалдах, сигнал тасалдах асуудал байдаг. Яагаад гэвэл яг тэр нөгөө долгион дээр маш олон тоног хөрөмжүүд нэг дор ажиллаж байгаа учраас тийм тохиолдол гардаг. За энэхүү Saramonic K9 гэсэн микрофоны хувьд гэх юм бол UHF буюу Ultra High Frequency гэсэн тохиргоод байгаа. Энэ болохоор долгионы маш
өргөн цар хүрээтэйгээр хоорондоо холбогдох боломжтой. Таны холбогдсон долгионы цар хүрээ хэрвээ маш завгүй янз бүрийн асуудлууд гараад ирэх юм бол та бүхэн долгионоо хүснээрээ бас тааруулж өөрчлөх боломжтойгоор давуу талтай. За тэгээд хэрвээ та бүхэн яг микрофоны тохиргоогоо хийчихэд микрофон ингээ хойч юм дээр ингээ тааруулах юм бол микрофон маань яг ингээ камерын дээр ингээ таарчдаг. Тэгээд камерын дээрээс ингээ өнгөж бас гэлэгцийг харахад бол маш хэцүү байдаг. Тийм учраас энэ микрофон маань өөр дөр бас яг микрофоны урдал дээр ингээ камерын дээр тавьсан байгаа сигналуудаа ингээ харах боломжтой бас жижиг дэлгэцийг эндээ гаргаж өгсөн надад маш их таалагдсан. За ингээ хасахаар юм байна. За тэгээд та бүхэн энэ QR код руу өөрөө холбогдоод яг энэ Sarmonic Brand-ийн систем дээр бас яг өөрөө хэрэглэж байгаа бүх тохиромжуудаа бас хийх боломжтой. За тэгээд энэ тохиромжууд бүгдээрээ микрофондоор хийн энэ хоорондоо холбогдно. За маш энгийн бас ингээд юм тохиргуулуудтай маш энгийн ажиллах зарчимтай байгаа. Тэгвэл хамгийн давуу тал нь болохоор энэ микрофонуудын хоорондын сигнал дамжуулах энэ антен долгионы өргөн хүрээ нь бас найдвартай байгаа учраас яг энэ мэргэжлийн найдвартай аудио солиушныг аудио шийдлийг хайж байгаа. За кино уран бүтээлчд баримтат киноныхын телевизийн салбарын мэргэжлийн уран бүтээлчдэд би яг энэ KS гэсэн микрофоныг танилцуулж байна. За энэ Sarmonic Brand-ийн KS гэсэн загвар Sarmonic Brand-ийн микрофонуудыг Монголд албан ёсоор Gadget Store оруулж ирдэг. Та бүхэн яг энэ микрофонууд томд хурамжтай өөртөө очиод танилцаад хэрэглэж үзэх боломжийг албан ёсны төлөөлөгчийн газраас нь олгож байна. Энэ бол Gadget Store байгаа. Тэгээд өнөөдрийн дугаартаа хамт байсан баярлалаа. Би та бүхэнд ерөнхийдөө бас KS-ийн unboxing хийж үзүүллээ. За дараагийн удаагаар та бүхэнд яг энэ микрофоныг яг амьдрал дээр яг киноны орчинд яг ажил дээр яаж ашиглаж байна, ажил дээр ашиглахад ямар давуу талтай байна гэдгийг харуулсан контентийг бас бэлтгэн өргөх болно. Ингээ хамт байсан маш их баярлалаа. Өнөөдрийн хамтрагч Gadget Store Sarmonic KS микрофон байла. Дараа уулзалтаа баяр та.